За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд төрөж мэдчлээ. Намайг Бядрангил Хавгсүрэн гэдэг. Өнөөдөр би Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монгол банкнд 1994 онд анх ажилд орж байхдаа энэ шатаар өгсөд энэ барилга руу орж байсан. Энэ Монгол банкны үндсэн барилга байгаа. 1940-од онд баригдсан ийм барилга байдаг. За Монгол банктай одоо 1994 оноос хойш энэ байгууллагуудаа ажиллаж байгаа. Дунд нь бол нэг гадагшаа сургуулж явсан. За дараа нь Дэлхийн банкнд нэг жил зөвлөхөр ажилласан. Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод 2013 онд хадгаламжийн даатгалын корпорац байгуулагдаад 2016 он хүртэл бас төр бас гараад ер нь бол санхүүгийн салбарын төсөөлөл ажил хийсэн л дээ. Тэгээд одоо тэрнээс хойш ингээд баг өнөөдрийг хүртэл ингээд Монгол банктай ажиллаад явж байгаа. Тэгэхээр ер нь бол ажил хөдөлмөрийн гараа гэдэг юм уу одоо энэ хийж ирсэн энэ ажил маань ерөөсөө л банк санхүүгийн салбар ер нь шууд төв банктай л холбоотой явж ирсэн байна. Монгол банкны ерөнхийлөгч ерөнхийдөө бол энэ хоёр давхартаа үндсэн байрандаа бол байрладаг. Улаанбаатар хотод төрсэн. Бүрэн дунд боловсруулаа. Хосын Мартин нэрмжид 52 дахь сургуулиас болж авсан байна. За дараа нь Монгол Улсын их сургуулийн төлөвлөгч эдийн засгийн ангийг эдийн засгийн мэргэжлэр ингээд төгссөн. За тэгээд төгсөөд тухайн үеийн улсын төлөвлөгөөний комисс шинжилгээ ухааны академийн харьяа эдийн засгийн хүрээлэн гэж байсан. Энэ хүрээлэнд эрдэмчлэгийн ажиллаа одоо хөдөлмөрийн гараа бол тэндээс эхэлсэн. За тэгээд 94 он хүртэл бол тэнд ажиллаж агаад Монгол банкнд орсон байгаа. Монгол банкны ер нь бүхэл газар хэлтсүүдэд бүхэл одоо үйл ажиллагааныхын бодлого шийдвэртэй холбоотой тийм талбарт ажиллаж ирсэн нь бол бас тодорхой хэмжээнд өнөөдөр бол одоо ингээд Монгол банкыг удирдах явахд бол бас надад бол бас нэлээд төхөм тийм туршлага хөрөмтлүүлэх боломжийг олгосон гэж хардаг. За өндөр хөгжилтэй өнөөдрийн одоо бидний жишээ олгож ярьдаг Америкийн нэгдсэн улс ч юм уу, Европын өндөр хөгжилтэй орнууд тэр улсуудад бол зах зээл хөгжөөд 200 гаруй жил болж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол байнга л сорилттой явж байгаа. Монгол улс шинэ коронавирусын халдвар илэрсэн дэлхийн 110 дэх улс болж бүртгэгдлээ. Тэгвэл одоо саяны одоо миний ажилласан энэ жилүүдэд бол үнэхээр бас л их түүхтэй сорилтууд. Одоо энэ сорилтууд бас дуусаагүй л байна. За ковидын хүндрэлтэй байсан үеэ амжилттай даван туулсан гэдгийг бол бас тоо баримтууд илэрхийлж байгаа. За Монгол улс бол одоо ковидын өмнө 36 сая тоннд мөрслөө экспортлж байсан бол өнөөдөр 68 бараг 70 сая 2 дахин өсчихсэн байна гэж хэлж болно. За Монгол улсын валютын нөөц бол ерөнхийдөө нэг 3 тэрбум хүртгүү байсан бол өнөөдөр бараг 5 тэрбум босхийг ингээд давах гад ингээд ойртсон байна. Тэгэхээр бол мэдээж энэ гаргаж байгаа шийдвэрүүд бол мэдээж маш түүхтэй байсан. Ямар нэг туршлага гэдэг юм өмнө нь байсан юм жор гэдэг юм зүйл байхгүйс учраас бүгдийг өрснөө яг л бодол хийгээд явж байсан учраас бол түүхтэй байсан бол түүхтэй байсан. Гэхдээ ард нь гарцсан одоо ярихад бол бас л гайгүй бас тулцсан байна л гэж харах гэдэг. Тэгэхээр ийм цаг үед ажиллаад ийм цаг үед ажилласан туршлага гэдэг бол өөрөө бас баг үнэлшгүй тийм баялаг болчиход байна. Тэгэхээр бол тухайн үед ажиллаж байсан одоо Монгол банкнд ажиллаж байгаа өнөөдрийн удирдлага банк хамт олон за энэ бодлогыг хэрэгжүүлж, энэ шийдвэрийг хэрэгжүүлжсэн, яг ажил дээр хэрэгжүүлжсэн энэ хүмүүс бол одоо асар их туршлага, одоо мэдлэгийг хөрвүүлж чадсан л гэж байна. За худалдааны тэнцэл 23 онд бол ашигтай 5 тэрбум долларын ашигтай. Тэр утгаараа төлбөрийн тэнцэл 1.4 гарсан. Анх удаага сүүлийн 20 жил болоогүйгээр урсгал тэнцэл ашигтай гарсан. Урсгал тэнцэл дандаа алдагдaltaйсэн. Тэгэхээр 23 онд бол 140 сая ашигтай гарсан. Ер нь бол улс орны хөгжил, эдийн засгийн хөгжил, за тэгээд бүр эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тохиоллын асуудлыг банк санхүүгийн салбар ялангуяа энэ тогтолцооноос нь за дээр нь тэр үндэсний мөнгөнд тэмдэгт энэ бүгдээс нь бол ялгаж салгаж ойлгохын аргагүй зүйл гэж би хувьдаа боддیں۔ Монгол зөвлөлтийн хувийн эзэн банкыг Монголын худалдаа үйлдвэрийн банк нэртэйгээр нэн ажилуулдаг. Энэ байсангийн алтан босгоны дотор зөвлөлтийн 18 мэргэжилтэн 4 монгол ажилчинтай эвгээр барилдан нөхөрдөж
Монгол банкны анхны тоог бихээр бичиж анхны тооцооны дамсыг үдэжээ. За өнөөдрийн одоо ингээ Монгол улс ингээд бие дааж хөгжөөд одоо эдийн засгийн хөгжлөөрөө за ялангуяа энэ саяны цар тахал энэ олон улсын геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хамгийн түрүүнд гарч одоо эдийн засгийн өсөлтөөр өнөөдөр бол өндөр өсөлттэй орны тоонд орж байгаа энэ зүйл маань банк салбарын хөгжлөөс бас шууд хамаарна л гэж хэлж байгаа. Ерөнхийдөө Монгол банк өөрийнхөө үйл ажиллагаагаар бас нэлээд олон одоо зүйл дээр бол бас шагнагдсан, үнэлүүлсэн. Ялангуяа онцлог хичээлж байгаа одоо энэ нэг цом боо, энэ гранд пул гэх цом. Одоо Монгол улсад хөрөнгийн биерж одоо энэ хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоор 5 жилдээ нэг удаа болдог юм бас юм арга хэмжээ байгаа. Тэгээд одоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд одоо үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээр Монгол банкыг бас шагналаараа шагнасан байна. За энэ бас жил болгон зохиогддог энэ Forbes гэдэг сэтгүүлийн арга хэмжээ байдаг. Ялангуяа ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд одоо Монгол банкны оруулж байгаа хувь нэмрийг нэмэлж бас шилдэг. Одоо энэ зах зээлийг хөгжүүлэх гэдэг юм цом гэсэн байна. Аль ч улс оронд банк санхүүгийн салбар байж байгаа. Эдийн засгийг дэмждэг гол ийм санхүүжилт үүдэг ийм салбар. За тэр ч утгаараа энэ тогтолцоо бол өөрөө олон улсад бол нийтлэг жишг болсон. Төв банк, арилжааны банк. За Монгол улсын хувьд ч гэсэн яг л ийм тогтолцоотой өнөөдөр бүх дэлхийн улс орнуудтай адилхан түвшинд хөгжөөд явж байна. За тэгээд 1924 онд байгуулагдаад энэ манай банк санхүүгийн тогтолцоо анхныхаа одоо гал голомтой үд хаалгааны гэдэг ингээд 100 жил болж байна. Тэгээд энэ 100 жил болж байгаатай холбогдуулаад мэдээж өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж байдагтай адилхан. Өнөөдөр одоо ингээд манай банк санхүүгийн салбарт 16 мянган хүн ажиллаад явж байна. За 24 оноос хойш ингээд ажиллаад явсан манай ахмадууд байна. За залгамжлаад явж байгаа одоо өнөөдрийн бид за дараа нь цааш нь авч явах залуучууд ингээд ийм 3 үеэрээ л төлөөлөл болоод ингээд ажиллаж байгаа учраас одоо түүхэн энэ 100 жилийн ойд одоо өнөөдрийг ингэж эдийн засгийг одоо санхүүжүүлж өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн банк санхүүгийнхаа салбарын нийт хамт олонд ахмадуудад залуучуудад та бүгдээрэнд нь баярын мэнд хүргээд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.